За одоо Photoshop програм дээр зургийн дөрвөн үндсэн форматаар яаж хадгалалт хийх тухай үзье. 6 дугаар дасгалын хавцснаас энэ нэг сэтгүүлийн зургийн нөр бүхий файлыг нээсэн байна. За энэ зураг маш олон давхаргуудыг өөртөө агуулсан байна. За энэ текстийн давхарга дээр Photoshop програм маань фондо таниагүй байна. Тийм учраас шаргуу оруулчин дотор анхаарлын тэмдэгтэй байна. За энд хоёр давхарга нуугдсан байна. Харагдахгүй байна. Бид нар мэднэ нуугдсан давхаргыг яаж арилгах, delete хийх тухай. Баруун дээд булангийн доош харсан жижиг сумыг нэг товшоод delete hidden layers гэсэн командыг сонгоно. За tab дээр файлынхаа нэрийг харахад хаалтны гадна талд нэг од бий болсон байна. Бид нар бас мэднэ энийг хадгалагдаагүй нөхцөл байдал үүссэн байна. Тийм учраас сейвлэх хэрэгтэй. За зургийн файлд нэр өгч хадгалахын тулд save as гэсэн командыг сонгоно. Файл зэснээс эсвэл Shift Ctrl-ыг дарангаа S товчийн ослуудыг дарнаа. За энэ зургийн файлыг Photoshop форматаар хадгалахаас өмнө нэг тохируулга хий. Edit зэснээс Preferences гэсэн мөрнөөс File Handling гэсэн командыг сонгож байна. За эндээс тэр Maximize PSD and PSV File Compatibility гэсэн мөрөн дэх зэснээс Ask гэсэн төлөвийг сонгож OK даръя. За ингэ Save As командыг сонгоод файлынхаа нэрийг өгнө. За энэ өмнө MDNA Shape Layer гэсэн Photoshop файлын нэрийг өгöd хадгалсан байна. За файл name гэсэн нэр мөрөнд болохоор файлынхаа нэрийг өгөөд Save As Type гэсэн мөрөнд болохоор Photoshop файлын форматыг сонгосон байна. За Save Options гэсэн хэсэгт болохоор Alpha Channels, Layers, ICC Profile, Thumbnail гэсэн хэсгүүд цаанаасаа тохируулагдсанаар идэвхжсэн байна. За As a Copy гэсэн идэвхжүүлгийг хийхэд бол файлын хуулбарыг бий болгодог. За энэ тохируулгуудыг идэвхжүүлгүүдийг хэвээр нь байлгаад Save гэсэн товчийг товшноо. За өмнө ийм нэртэй файлаар хадгалсан байсан болохоор оронд нь Replace буюу солих уу гэсэн асуулт байна. За Yes гэсэн товчийг даръя. За дахиад нэг асуулт гарч ирлээ. Таарамж буюу Compatibility гэдгийг максимум болгох уу гэсэн асуулт байна. За энийг максимум идэвхжүүлгийг хийсэн хийгээгүй тэр дээргүй Photoshop програм маань бусад Adobe програмуудтай маш сайхан зохицдог. Тийм учраас үнийг одоо идэвхжүүлээгүй гэснээр хамаарахгүй. За ийм асуултыг дахин сэвлэх болгонд гаргаж ирүүлэхгүй тулд Edit зэснээс Preferences гэсэн мөрний File Handling гэсэн командаа сонгоод эндээс Neva гэсэн сонголтыг хийгээд OK дарна. За ингээд бол дараагийн удаа сэвлэхэд бол энэ өмнө гарсан таарамжийн тухай асуултын хөгдөгцөн бол дахиж гарч ирэхгүй. За Photoshop буюу PSD өргөдөлтөө файлыг хэрхэн хадгалах талаар үзлээ. За одоо Photoshop програм дээр TIFF буюу TIFF файлын өргөдөлтөөр зургийн файлыг яаж хадгалах тухай үзье. За TIFF өргөдөлтийг болохоор Print Image буюу хэвлэхэд зургийг хэвлэхэд бол ихчлэн энэ файлыг ашигладаг. За учир нь энэ TIFF форматаар файлыг хадгалахад compression буюу энэ зургийн шахалт гэж яриад байгаа. Шахах процесс нь болохоор lossless буюу алдаагүй явагддаг. Тийм учраас энэ хэвлэхэд бол энэ файлын форматыг өргөн ашигладаг байх нэ. За энэ нээсэн Photoshop файлыг TIFF форматаар хадгалахын тулд за бид нар мэднэ файл зэснээс Save As гэсэн мөрийг сонголоо. За файлынхаа нэрийг Prepress Cover гэсэн нэр өгөөд за файлын төрлийг болохоор доош задардаг зэснээс TIFF гэсэн өргөдөлтийг сонгож байна. За Save Options гэсэн хэсэгт юу болсныг харъя. За энэ тохиолдолд As a Copy гэсэн хэсэг маань идэвхжсэн байна. За энийг болиулаад Alpha Channels гэсэн идэвхжүүлгийг идэвхжүүлье. За Alpha Channels гэдэг нь болохоор ерөнхийдөө mask гэсэн давхаргуудыг агуулсан сувгийг
alpha channels гэж хэлдэг. Энэ тухай бид нар дараа дэлгэрэнгүй үзэх болно. Бид нарт энэ хэвлэх үйл ажиллагаанд бол энэ layers гэсэн сонголт бол хэрэггүй. Ийм учраас идэвхжүүлгийг аваад харин as a copy гэсэн идэвхжүүлгийг эргээд идэвхжүүлье. За ингээд бол энэ Photoshop файлнаас шууд TIFF файл үүсгэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл хуулбар хийгдэнэ гэсэн үг. За ингээд Oct товч дээр товшиход дараагийн асуулгын хөвдөг цонх гарч ирж байна. TIFF options гэсэн нэмэлт цонх гарч ирлээ. За энэ дээр image compression буюу зургийн шахалт гэсэн дээр none гэсэн сонголт байна. За энэ compression буюу шахалт хийдэг хоёр төрлийн алгоритм байна. За эндээс бол lossless буюу алдаагүй шахдаг шахалтын алгоритм нь бол LZW гэсэн алгоритм байдаг. За энэ LZW гэсэн шахалтын алгоритмыг сонгоод pixel order гэсэн хэсэгт болохоор interleaved гэсэн нэг хэвээр нь орхиод byte order гэсэн дээр нь болохоор IBM, PC, Macintosh хоёрын аль нь ч хийж болно. Layer compression гэдэг дээр болохоор discard layers in save a copy гэсэн төвчүүлгийг хэвээр нь орхино. За ингээд окей товчийг товшно. За ингээд уг файлыг TIFF өргөтгөлтэй байдлаар хадгаллаа. За хадгалагдсан хэсгийг үзэхийн тулд файл системээс bridge-ээр дамжуулан энэ файлыг харж болох юм. За Adobe Bridge гэдэг нь болохоор File Explorer-т төстэй тийм бие дасан тустай програм байдаг. Энэ програм руу очихын тулд Ctrl Alt товчийг дараагаа бас Ö гэсэн товчийг зэрэг дарж болох нэ. За энд түрүүн хадгалсан paste өргөтгөлтэй файл байж байна. Хоёр дахь файл нь. За эхний файл нь болохоор дөнгөж сая хадгалсан TIFF өргөтгөлтэй зургийн файл байна. За ийм байдлаар paste өргөтгөлтэй файлыг болон TIFF өргөтгөлтэй файлыг хэрхэн хадгалах тухай энэ хэсгээр үзлээ.